Амьдрал гэдэг сонирхолтой юм аа. Сайхан муухайг хэрхэн даван гарах нь л амьдралын утга учир юм уу да. Хүн л өөрсдийн гэсэн амьдралыг харах өнцөг, өөрсдийн гэсэн тулах замстай. Миний хувьд энэ цаг үе бол сурж мэдэрч, ухаарч ойлгох үе маань гэдгээс яг юуг сурж мэдэх, юуг ухаарах ёстойгоо хараахан мэдээгүй л явна. Бараг 2 жилийн өмнө Японд анх ирснээс хойш өөрийн гэсэн хүрээллийг үүсгэлээ. Бүх цаг үеэс хамтдаа байж, ярилцаж, шийдвэрүүдийг гаргаж, зөвлөлдөж нэг нэгнийхээ гэр бүл шиг нь л хантай байдаг байсан. Харин 4 сарын өмнөөс би анх удаага л орой ганцаар гэх мэдрэмжийг анх удаа л авсан. Ганцаараа бодож, ганцаараа шийдэж, ганцаараа бүх зүйлсийн ард гарах ёстой гэдгийг ойлгосон. Магадгүй зарим хүмүүс гэр бүлийнхэн чинь амьд сэрүүн байхад яасан муу амтай юм бэ? Юун ганцаараа гэд балаа юм яриад ах юм, амны бэлэггүй юм гэж хэлж магадгүй ч гэсэн хэдий бид нэгэн мах цусны тасархай, нэгэн гэр бүл төслөө ч гэсэн цаашдын зам мөр амьдралын бүх цаг үест хамтдаа аз жаргалтайгаар байна гэсэн баталгаа бидэнд өгье. Бид өөрсдийн амьдралын замыг хөөж, хүмүүний нэгэн адилаар гэр бүлсийг зохиож, тус тусын замаар л явцгаах үе ирнэ шүү дээ. Миний хувьд эх орноосоо, элгэн саднаасаа холдон хариулсад ирсэн маань, сургууль сурсан маань яг өнөөдрийг хүртэл бүх цаг үед яг л өөрийнхөө шийдвэр, өөрийнхөө хүслээр, өөрийнхөө тэмүүллээр энд яваа. Алдаж бүтлгүйдэх тоолонд хин нэгний буруу гэж хин нэгэнд тохохгүй, хин нэгнээс хариуцлага хүлээхгүй бүх зүйлс л миний хийсэн үйлдэлийн үр дүн шүү дээ хэмээн өөртөө хариуцлагыг өгчих нь илүү амар санагддаг. Магадгүй гэр бүлийн ятгалаг шийдвэрээр явсан бол харамсаж хин нэгэнд буруу тохож тухгүй болно шүү дээ. Заримдаа там толгойлж өөрийн замыг өөрөө мэдсэн нь хин нэгэнд бурууг тоохгүй нь үнэхээр амар байдаг шүү. Ганцаараа гэдэг нь ерөөсөөч муу зүйлс биш юм аа. Дасах хүртлээр жаахан хэцүү. Жаахан хэцүү гэдэг нь чи ганцаараа уйлна, ганцаараа бүх зүйлсийг хийн. Үргэлж хамт байдаг хүмүүсээ санана, хин нэгэнтэй хамт хоолоо хувааж идхийг хүснэ, ядарсан үед урмын үг сонсхийг хүснэ, өвдсөн үед халуун цайд хүлээд өгөхийг хүснэ, шөнө оройтон айсан үед хантай явахыг хүснэ. Хүнд юм өргөх үед тусламж хүсмээр санагдана. Эхэнтэй л бол бүх зүйлс маш хэцүү. Гэхдээ цаг хугацаа өнгөрч чи эдгээр зүйлсээ ганцаараа хийж чадна. Чи ганцаараа хийж чадна гэдгийг ойлгох болно. Хин нэгний төлөө, хин нэгнээс сэтгэл гуйж, хин нэгнээс хүлээлт үүсгэхгүй тэр өдрийг хүртлээ чамд жаахан л хэцүү байна. Гэхдээ түүний ард гарах юм бол чи бүгдийг хийж чадна. Хин нэгний төлөө гэж сэтгэлээ жилээхгүй, өөрийнхөө төлөө л гэж бодоод өөрийнхөө төлөө гэж бодохоор бүгдийг чинь сэтгэлээсээ хийн. Сэтгэлээч шаналгаж зовоохгүй шүү дээ. Тийм учраас яг энэ цаг үеийг ганцаараа гэж бодлогоогоор эрх чөлөө гэж бодон шинээр өөрийгөө бүтээх боломж гэж хараарай. Хүн мөрдөл ганцаараа мэд санагдах юм уу байдаг юм шүү.